За сайн байцгаана уу. Гэр body pages мэдчилж байна. Ингээд 84 өдрийн эрч хүчний хичээлж явж байгаа. За өнөөдөр 59 өдөр байна. Өнөөдөр хичээлийг үзье. Keep momentum going and energy flowing. За ингээд тодорхой хэмжээний одоо нэлээд хүчтэй болцсон байгаа тэр эрч хүчээ алдахгүй тий. Нөгөө авсан одоо юу гэдэг нь те хурдаа алдахгүй эрч хүчээ алдахгүй одоо ингээд улам их эрч хүчээ өөрөөсөө гаргаад яваараа гэж тийм ээ. За let's talk little basic physics. За ингээд физикийн үндсэн хуулийн тухай ярих гэж тийм. Getting an object at rest to begin moving requires far more energy than it does to keep it moving. Тэгэхээр физикийн хуулиар бол яадаг вэ гэхээр хөдөлгөөнг байгаа биеийг ингээд хөдөлгөөнд оруулахад яг хөдөлгөөнөөс нь ингээд гаргахад бол нэлээх эрч хүч хэрэгтэй байдаг тийм ээ. Нэг хөдөлгөөнд орчвол гайгүй. Тийм ээ, машин бол одоо 1-р хараандаа бол нэлээд хүн дараагаар хөдөлдөг ш. Тэгээд 4-5 дугаар хараандаа бол маш бага хүчээр яваад байдаг гэдэг чинь тийм ээ. Тэрийг хэлж байна тийм ээ. Think of rocket. За одоо ингээд сансрын хөдөлгөөийг ингээд хараагаа. 90% of energy is spent on initial thrust. Thrust гэж яаж бичдэг юм бэ хараад. Яа. Translate. Thrust. 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 Thrust гэж хэлдэг юм байна. За тэгэхээр тий одоо юу яд юм бэ те? Тэгэхээр энэ ингээд blasted нэг сарч. За тэгэхээр ингээд пуучингийн үед ярих юм бол ингээд газраас хүн дээрээ тийм ээ. Тэр анхны цохилтыг өгөхийн тулд бүх энергийн 90% зарцуулж өгдөг юм тийм үү. The remaining 10% is that's needed to keep it going. Тэгээ 10% бол яг үлдэгдэл 10% бол ингээд ерөөсө газаас хөөрөхтөл 90% зарцуулдаг байгаа шүү дээ. Пуучин бол тийм ээ. 10% нь бусад одоо зүйлээ зарцуулдаг юм тийм үү. In a way the same applies to transform our bodies. Тэр бидний бие өөрчлөлтөнд бол яг адилхан төстэй үйл явдал болдог гэж байна. It's the act on getting started that is by far the most challenging stage of the process. Тэгэхээр энэ бие өөрчлөхөд бол ингээд бид нар бол яг ингээд бие өөрчлөх тэр эхлэн гэдэг нь бол ерөөсөө маш хэцүү байдаг гэж шүү дээ. Тэр л эхлэн гэдэг л яг сайн пуучинтай адилхан л баг эхлэн гэдэг нь нэг эхэлчих юм бол гайгүй гэж байгаа байхгүй. Нэг эхлэн гэдэг нь л хэцүү гэж чинь тийм ээ. Энэ процессын маань бие өөрчлөх процесс челленжийн маань хамгийн хэцүү нь эхлэх хэцүү гэж байна. You experience considerable momentum at this point and you are in a position to make an extraordinary transformation. За одоо бол та нэлээд хүчээ авцсан байгаа гэж. Эрчээ авцсан байгаа хөө. Одоо бол ингээд нөгөө нэлээд хөдөлгөөнд ороод одоо сансрын хөдөлгөөр машинаар бол 4-р хаанд орцсон явж шүү дээ. Тэгэхээр зэрэг бол одоо ингээд нэлээд эрч хүчтэй байна гэсэн үг тийм. Тэгээд та бол одоо харин хүсэх юм бол янз бүрийн өөрчлөлтүүдийг бол хийх тийм боломжтой болчихсон байгаа шүү. But if you were to stop now, you would lose all the momentum and you would have to start all over again. Хэрэг та одоо ингэж одоо яг бодчих юм бол саяхан эрч хүчийг яг хаяа дахиад шинээр эхлэх болдог гинэ. Саяхан авсан бүх эрч хүчээ одоо моментум гэдэг юм уу? Юу гэдэг энэ нэг хурдны нөөц шүү дээ. Хурдныхаа нөөцийг алдаад тийм үү? Тэгээ хэрэг та одоо хайчих юм бол та одоо энэ арчаас нөөцөө алдаад дахиад шинээр эхлэх болно шүү гэж. I don't want
I don't want you to have to go through that. And I know you don't either. За би та бол тийм одоо баларсан юм хийхгүй байх гэж найдаж байна. Тэгээд таа ч гэсэн би бол таны тийм баларсан одоо ингэ сайхан ярьж өч одоо 84 хоногийн баг юу штэ одоо чи юу вэ 8 64-т 59 өдөр тий. Тэгэж нилээд хийчихэд энэ ярьж өчөө ингэ алдах. Битээ алдаач гэж тий. Тэгээд та бол өсөхгүй байгаа зү гэж. So please hang in there. За одоо гарч болохгүй шүү гэж тий. Яг ингэ үргэлжлүүлээд байгаа. Keep the momentum going and energy flowing. За одоо яг энэ авсан ярьж өчөө ингэ цаашаа ингэ машинаар л 4-р аранаас салж болохгүй гэсэн тийм ээ. Одоо бид гарчих юм бол дахиад 1-р аранд орох болно шүү дээ. Зогсчих юм бол тэ. Тэгэхээр зэрэг яг одоо ингээд ирч хүчээ авцсан юм чинь ирч хүчээ ингээд бариад байгаараа. Тэгээд өөрөөсөө ирч хүчийг одоо ялгаруулад ингээд яваад байгаарэ гэж юм тийм ээ. За өнөөдрийн амжилтын түүх Carrie and Amy Abracco гэж хүмүүс байна. Гэр бүлийн 24-28 настай. Тэгээд хоёулын нийлээд 20 элбээс булчинтай болсон байна. 48 элбээс өөхийг хайжээ. Юу гоё байсан байна. За to do this program together we had to juggle our schedules and learn how to plan our meals and workouts. Энэ програмыг хэрэгжүүлэхэд бол бид нар одоо ингээд цагийн хуваарьд амжилт бүх зүйл амжилт хэрэгтэй болсон. Тэгээд яаж одоо хоолоо хийх үү те, яаж хязгаар таслаа хийх үү гэдэг энэ дээр бол нэлээд тийм цагийн зохицуултыг нарийн ихээс аргагүй болсон гинэ. As working parents, it was hard at first to make time. Тэгэхээр энэ бол ингээд хоёулаа хүүхдүүдтэй байна. Тэгэхээр одоо хоёулаа ажил хийдэг хүүхдүүдтэй механиктэй хүүхдтэй ажил хийдэг. Тэгэхээр зэрэг ихэнх үедээ бол энэ цагаа зогсооход хэцүү байсан гинэ. But after a few weeks we began seeing results in each other and we knew this was working. Тэгээд нэг хэдэн 7 хоногийн дараа бол ер нь бол үр дүн гараад ирсэн те. Би энэ хараад үр дүн гарч байгааг харсан. Тэгээд энэ бол ингээд энд өөрчлөлт гараад ирсэн юм байна. Энд чинь ажилтсан байна шүү гэдэг бид нар мэдсэн гэж байгаа байхгүй. We were losing fat and getting stronger. Бид нар бол ингээд баагаар өөхөн хаяал те. Өөхөн хаяал тэгээд ер нь хүчтэй болоод хэлжсэн юм. Then the positive energy propelled us forward. Propelled. Тэгээд тодорхой хугацааны дараа бол яг энэ 59 өдрийг хэлж авах шиг тийм ээ. Тодорхой хугацааны дараа бол ингээд эерэг энерги бол ингээд дотор бий болоод тэгээд биднийг бол урагшаа авахд бол ингээд урагшаа болоод байсан гэж. Тэгээд биднийг бол ингээд амжилтад дуусгахад бол хүчтэйгээр дуусгахад тусалсан юм аа гэж. We are now better parents, more confident in our careers and are able to help others transform themselves. Бид нар одоо хамаагүй илүү одоо ээж аав болсон тийм. Одоо гэр бүлүүд болсон, хамаагүй илүү сайн гэр бүлүүд болсон. Тэгээд одоо бид нар бол өөрсдийнхөө одоо ажил төрөлдөө илүү итгэл төгс болсон. Итгэлтэй болсон. Энд бид нар болохоор зэрэг одоо бусад улсуудад бол тэгж юм одоо өөрчлөлт хийхэд нь бол яг туслах боломжтой болсон гэж. За ингээд өнөөдөр хичээлийг дуусгая анхаал болсон баярлалаа.